Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2024 оны 10 дугаар сарын 1-ний өөрийн 3 цаг 45 минутын үед Канадын Пилможийн цагдаагийн газарт гинтийн яаралтай дуудлага иржээ. Дуудлага өгсөн хүн 3480 Жоан Драйв хаягт байрлах нэгэн тансаг байранд ноцтой алдлага дөнгөж сая гарсан гэж мэдэгдсэн байна. Аз болоход тухайн байршил цагдаагийн газараас ойролцоогоор 2 км орчим зайтай байсан тул эргүүлийн алд маш хурдан хөдөлж богино хугацаанд хэргийн газарт хүрч очижээ. Гэвч цагдаа нар байшинд ормогцоо тэдний харсан дүр зураг төсөөлж байснаас нь ноцтой аимшигтай байсан юм. Гэр дотор 3 эрэгтэй газар эвдэж бүгд хүнд гэмтсэн байдалтай хөдөлгөөнгүй байсан бөгөөд цус хаасайгүй асгарсан байжээ. Ялангуяа тэдний нэг нь биеийн хаан амин чухал хэсгүүдэд олон удаа будулсан биеийн байдал нь туйлын үнд байсан байна. Нөхцөл байдал нин яаралтай гэдгийг ойлгосон цагдаа нар даруйд хөргөн тулсамж дуудан 3 хүнийг бүгдийг нь ойролцоох эмнэлэг рүү яаралтай өргүүлжээ. Эмчнэр тэдний амийг аврахаар бүхий л боломжит арга хэмжээг авсан ч хамгийн үнд шархацсан нэг эрэгтэй эцэст нь эмнэлгийн орон дээрээ амьсгал хураасан байна. Түүний авсан гэмтэл маш ноцтой байсан юм. Цагдаа нар нас барсан хүнийг Хятадын Пужиан мужаас гаралтай 55 настай Вэжао гэдэг эр байсан гэж баталгаажуулжээ. Тэр олон жилийн өмнө их орноо орхин Канада руу цагаажилж шинэ амьдрал эхлүүлэх илүү боломж яагаар ирсэн хүн байв. Канада улсад суурьсныхаа дараа Вэжао Онтарио мужид бизнесийн карьераа эхлүүлж улмаар орон нутгийн Хятад иргэдэд үйлчилдэг Луншан супермаркетын сүлжээний томоохон хувьцаа эзэмсэгч болж чадсан байна. Олон жилийн турш худалдааны салбарт доктортой ажиллаж бизнес нь өргөжсөнөөр түүний нэр Хятадд нэлээд танигдсан тодорхой байр суурьтай болжээ. Харин халдлагад өртсөн үлдсэн 2 хүн амьд үлдсэн бөгөөд тэд хоёулаа Вэжаогийн хамаатан садан байсан гэдгийг цагдаа нар огтоосон байна. Гуруула тухайн гэрэг гарсан газар хамт амьдарч байсан. Мэдүүлэг авах явцад амьд үлдсэн 2 хүн тэр аимшигтай шөнийн талаар санаж байгаа зүйлсээ ярьжээ. Тэдний хэлснээр хэрэг гарах үед дор хаяж 3 зэвсгэлсэн этгээд гинэд хүч хэрэглэн хаалгыг эвдэж орж ирсэн байна. Тэд гэр дотор байсан хүмүүстэй хэсэг ноцлцсон ч удалгүй гал нээж гуруулынгийн хүн шархтуулаад цугцсан гэжээ. Харамсалтай нь бүх этгээдүүд нүрээ халахсан байсан тул амьд үлдсэн гэрчүүд тэдний гадаа төрөх онцлогийг таних ямар ч боломжгүй байв. Анхны тусламж үзүүлж хохирогчдыг эмнэлэгт хүргэсний дараа цагдаа нар байрны эргэн тойрны бүх бүсийг битүүмжилж нарийн нэгт хэргийн газрын өслөг эхлүүлжээ. Анхны үрдчлэн дүгнэлтээр бол энэ нэргийг баян айлууд олноор амьдардаг бүсэд хаяа гардаг зэвсэгт дээрэмгэж үзэх хандлагатай байв. Гэвч нотлох баримтуудыг илүү гүнзгий шалгаж хэргийн газрыг наривчин шинжилж эхлэх үед цагдаа нар анхны таамаглалд нийцэхгүй хэд хэдэн с ิจ гтэй хачирхалтай зүйлсийг анзаарчээ. Цон хаалгууд бүгд эвдэж орсон уул мөртэй байсан ч байшингийн доторх үнэтэй эзүүс бүгд байрандаа нэг ч юм алдагдаагүй хөндөгдөөгүй хэвээр байв. Цугларсан баримтуудаас үзэхэд тухайн шөнийн халдлага нь санамсаргүй үе төрөнгийг дээрэмдэх биш харин тодорхой зорилготой урьдчилан тооцоолсон хүчирхийлэл байх өндөр магадaltaй байжээ. Өөрөөр хэлбэл амиа олсон Вэжао нь гэмт этгээдүүдийн анханасаа онилсон байж болцсогүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэмт этгээдүүдийг заавал олж илрүүлэхийн тулд мөрдөн байцаах баг дараагийн өдрүүдэд томоохон хэмжээний ажиллагаа эхлүүлжээ. Хэргийн газрын эргэн тойрон дахь камеруудаас авсан асар их хэмжээний бичлэг зөвлүүлж нэг бүршлэн нэгтлэн шалгасан. Олон цагийн турш кадр бүрийг анхааралтай үзсний эцэст мөрдөгчд нэг чухал алдуур олжээ. Ойролцоох замын бичлэгүүдээс гэмт хэрэг үйлдсийн дараа зүгтэж явсан цэцэгнүүдийн цагаан өнгийн машин байв. Энэ нь гэмт этгээдүүдийг тогтоох гол түлхүүр байж болзошгүй гэж үзсэн цагдаа нар уг машины зургийг хэвлэл мэдээлэл сошиал сүлжээгээр өргөнөөр тарааж олон нийтээс тусламж хүсжээ. Хэн нэгэн уг машиныг таних эсвэл тухайн шөнө цэцэгтэй зүйл харсан байж магадгүй гэж тэд найдаж байсан юм. Гэвч энэ цус халдлагын шингэн шалтгаан зорилго одоо хүртэл томоохон асуултын тэмдэг хэвээрүүлсэн байлаа. Мөрдөн шалгах ажиллагаа улам гүнзгийсээр байсан юм. Вэжао амиа алдсан тухай мэдээд цэгтмэгц Миссисага болон ойр орчмын Хятад иргэд очирджээ. Энэ хэрэг удалгүй олон нийтийн хамгийн их яригдах сэдэв болсон байна. Анхаарал татсан шалтгаан нь зөвхөн Вэжао Луншан супермаркетын сүлжээний томоохон хувьцаа эзэмшигч нөлөө бүхий хүн байсан биш байлаа. Өөр нэгэн илүү нууцлаг олон үнийн сэрхийг татсан шалтгаан байсан нь түүний эхнэр 13 жилийн өмнө Орос руу алах болсон явдал байв. Энэ хэрэг тухайн үедээ хэвлэл мэдээлэл олон нийтийн анхаарлыг хийхэд татаж элдв таамаг хардлага онлоо тэгдэж байсан юм.
Гэвч олон жил өнгөрөх тусам ямар ч шинэ баримт ахиц гараагүй тул хүмүүсийн сонирхол аажмаар буурч энэ нэрийг мартагдах шахжээ. Харин одоо Вэжао гэнэт хэрцгийгээр өөрийн гэртээ амиа алдснаар олон жилийн өмнөх тэр нууцлаг алга бололт дахин сэргэн санагдаж эхэлсэн юм. Олон хүн эдгээр хоёр хэргийг хооронд нь холбож ямар нэгэн далд холбоо байж магадгүй гэж таамаглаж эхэлсэн. Нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр олон жилийн зайтайгаар дараалан ийм аимшигтай хувь тавилантай нүр тулсан нь зүгээр нэг тохиолдол байх магадлал бага гэж хүмүүс үзэж байв. Үүний цаана ил гар шамжаагүй зөрчил эсвэл харанхуй нууцуд байж магадгүй гэсэн хардлага олон нийтийн дунд тархжээ. Вэжаогийн эхнэрийн нэрийг Панлин гэдэг бөгөөд тэр алга болох үедээ 40 настай байв. Тэр мөн адил Хятадын Пужан мужаас гаралтай нэгэн. Вэжаотой танилцаж гэрлэхээсээ өмнө Панлин өмнө нь нэг удаа гэрлэж байсан бөгөөд нэг хүүтэй байв. Канада руу цагаачлах үед түүний хүү Алидийн 14 настай байсан юм. 2003 онд Панлин хүүгийнхээ хамт Хятадаас Канада руу нүүж Миссисага хотод шинэ амьдрал эхлүүлжээ. Шинэ орчиндөө тасаа дудаагүй байхдаа тэр нэлээд амжилттай бизнес эрхэлж байсан Вэжаотой танилцсан байна. Соёл, хэл, эх орон нэгтэй байдал мөн харь нутагт амьдарч буй хүмүүсийн ижил нөхцөл байдал нь тэдний хурдан татансахад нөлөөсөн бололтой. Ингээд хэсэг хугацаанд үргэлжсэний дараа тэд 2005 онд хурмайж аль биесээр эхнэр нөхөр болсон байлаа. Гэвч гэрэлсний дараа ажлын болон бизнесийн шалтгаанаар тэд удаан хугацаанд тустай амьдрахаас өөр аргагүй болжээ. Панлин өмнөх гэрэлтээсээ төрсөн хүүгийн хамт Вона хотын тансаг орон сууцнд амьдарч байсан бол Вэжао бизнесийн ажлаас болоод Миссисага хотод ганцаараа амьдарч байв. Ингиж нэр төдий гэрэлсэн боловч бодит амьдрал дээр 5 жилийн турш тустай амьдарсан байдал үргэлжилжээ. Панлин доктортой ажил хийдгүү байсан. Харин тэр казинод очиж тоглохыг өөрийн амьдралын хэм маяг бас орлогын их өсөр болгожээ. Тэр аажмаар блэкчек баккара тоглоомын хүрээнд нэлээд нэртэй танигдсан тоглогч болж эхэлсэн байна. Түүний явдаг газар зөвхөн Онтарио мужид хязгаарлагдахгүй, Квебек муж хүртэл өргөжиж олон том жижиг казиногоор орж гардаг болжээ. Ялангуяа VIP өрөөнд өндөр дүнтэй бооцоо тавьж тоглох тэр тоглол мэдрэмж нь тэр их дуртай байсан гэдэг. Их мөнгөөр айх зүлэгөө тоглодог, байнга өндөр бооцоотой ширээнд суудаг байсан тул Панлины нэр казино тоглогчийн дунд тархаж олон танигдсан байна. Панлин бол үнэхээр тансаг, баян, дээдсийн амьдралтай эмэгтэймэг харагддаг байжээ. Тэр үргэлж нэр хүндтэй брэндийн хувцас өмсөж, гялалцсан үнэт төлөд зүүж, чинээлэх хүмүүсийн ордог тансаг дэлгүүрүүдээр байнга үйлчлдэг байсан. Ийм их мөнгө зарцуулж, ажил хийлгүүгээр асар өндөр бооцоо тавьж тоглож чаддаг мөнгөний их үсвэр нь юу байсан бол гэж олон хүн гайхдаг байв. Үүний хариулт нь олон жилийн өмнөх нэгэн залгүй атлаа хачирхалтай үе явдалтай холбоотой. Панлин өмнө нь авто тосолд орж шүүхийн маргааны эцэст маш их хэмжээний нөхөн төлбөр авсан байжээ. Тэр мөнгө нь түүний амьдралын санхүүгийн бат бөх суурь болж цоошин амьдралын үе талхыг нээсэн юм. Гэхдээ Панлин энэ мөнгөө доктортой бизнес аюулгүй хөрөнгө оруулалтад зориулаагүй. Харин ч илүү эрсдэлтэй замыг сонгожээ. Панлин казино орчмоор байнга авдаг мөнгө яаралтай хэрэгтэй хүмүүст $500 дээш түнтэй зээл өгдөг байсан. Ингээд тэр зээлээсээ хүү авч ашиг олдог болсон байна. Ингэж хувийн мөнгө хүлээлтийн хэмжээ нь улам тэлж зээл авдаг хүмүүсийн тоо оршисоор удалгүй зээлийн үгийн орлого нь Панлины тансаг үргэлжлэн амьдралыг тэтгэх бараг цорын ганц их өсвөр болжээ. Гэвч нэг л өдөр хинж таамаглаагүй үед бүх зүйл гинэт дууссан. Тэр өдөр Панлин машинаа унаад гэрээсээ гарсан ч түүнээс хойш орс ураггүй болжээ. Тэр хаашаа явсан, юу тохиолдсон, амьд хэсэг нь хинж мэдэхгүй эвээр үлдсэн юм. Тэр мессеж бичиж дуудлага эсвэл мөрдөн шалгахад тус болох улмар үлдээгээгүй. Цаг хугацааг буцаан авч үзвэл 2011 оны 4-р сарын 21-ний өдөр байлаа. Тэр өдрийн үдээс хойш Панлин өөрийн тансаг машинаа унаад орон сууснасаа гарсан байна. Урдчлан тохирсон ёсоор оройн тэр ойрын найзуудтайгаа орой хоол идэх уулзалтай байсан юм. Гэвч товлсон цаг ойртох тусам ресторан хүлээж байсан найзууд нь Панлиныг ирэхгүй байгааг анзаарч сэжиг авч эхэлжээ. Тэд уцаар залгасан ч авахгүй байв. Эхэндээ найзууд нь тийм ч их санаа зовсонгүй. Магадгүй гинти ажил гарсан байх. Эсвэл жаахан хоцорч байгаа байх гэж боджээ. Эцэст нь тэд Панлиныг сэжигтэйгээр алга болсон гэж үзэн цагдаад мэдгэдгээр шийдсэн. Панлины найзуудын мэдрэлийг аммагц цагдаа нар түүний алга болсныг яаралтай шалгах шаардлагатай хэрэг гэж үзэн даруй мөрдөн шалгах шагсаалтад оруулжээ.
Ийм төрлийн хэрэгт цаг хугацаа хамгийн чухал гэдгийг мэдэх тул Панлины хувийн мэдээлэл, гадаад төрхийн тодорхойлолтыг хэвлэл мэдээлэл болон цагдаагийн албан сувгуудаар өргөнөөр нийтэлсэн байна. Ингэснээр хэн нэгэн түүнийг харсан, таньсан эсвэл ямар нэгэн зэчигтэй зүйл анзаарсан байж магадгүй гэж найдаж байв. Мөрдөн шалгах ажиллагааны эхний үед нэгэн гэрч өөрийн санаачлахаар цагдаад хандан чухал байж магадгүй мэдээлэл өгсөн нь багахан найдвар төрүүлжээ. Тэр гэрчийн хэлснээр 2011 оны 4-р сарын 21-ний өдөр Панлин алга болсон яг тэр өдөр ойролцоогоор үдээс хойш 4 цаг 30 минутын үед түүнийг Ванотын Лангстап орчмоор харсан гэв. Тухайн үед Панлин цэмцгэр хувцалсан хар өнгийн хувцастай байсан бөгөөд гадаад төрх ааш авирын үед ямар ч зэчигтэй хэвийн бус зүйл огт харагдаагүй гэж гэрч мэдүүлсэн байна. Тэр яг л энгийн нэг ажлаа амжуулах гэж яваа хүн шиг л харагдсан гэдэг. Энэ мэдүүлэг Панлиныг амьд байхад нь харсан хамгийн сүүлийн баталгаатай баримт болж үлджээ. Тэр мөчөөс хойш Панлин ор мөргүй алга болсон юм. Тэрч байтугай түүний унаж явсан машинч хаана байгааг нь мэдэхгүй байв. Панлиныг сүүлд харснаас 2 хоногийн дараа, өөрөөр хэлбэл 2011 оны 4-р сарын 23-нд цагдаа нар түүний машиныг олжээ. Уг машин нэгэн худалдааны төвийн гадаах зогсоол байсан байна. Энэ байршил нь Панлины амьдардаг Ванотын танцаг орон сууцнаас өртөө 5 минут орчим явдаг зайтай байжээ. Машиныг шалгахад зогсоолд маш цэвэрхэн, нямбаа байрлуулсан бүх хаалга гаднаасаа түгжигдсэн байсан байна. Хамгийн анхаарал татсан зүйл нь машин дотор ямар ч хувийн эд зүйл үлдээгүй, мөн осолд орсон, эвдэж онгойлгосон ямар ч улмөр байгаагүй явдал байв. Цагдаа нар машиныг олсон газрын талаар илүү дэлгэрэнгүй шалгах явцдаа нэг чухал мэдээлэл олж мэджээ. Энэ худалдааны төвийн зогсоол нь Ниагара Рама гэдэг алдартай казино зорчигчдыг авах аялын автобуснууд байнга зогсдог зэг байжээ. Үүн дээр үндэслэн нэг боломж таамаг төвшүүлсэн байна. Магадгүй Панлин машинаа эндүүлдээгээд автобусанд сууж казино орсон байж болох юм гэж үзжээ. Үүнийг шалгахын тулд мөрдөгчид тухайн өдрүүдэд казиногийн чиглэл явж байсан бүх автобусны жолооч нартай уулзаж мэдүүлэг авсан байна. Мөн давхар Онтарио мужийн хэд хэдэн казиногийн удирдлагатай шууд холбогдож тухайн өдрийн хяналтын камерын бичлэгүүдийг шалгуулжээ. Гэвч гарсан дүн үнэхээр сэтгэлээ онцойлгосон байв. Панлин алга болсон өдөр ямар ч автобусанд суусан баримт байхгүй, мөн ямар ч казинод түүний дүрс бичигдээгүй байжээ. Ингэснээр тухайн өдөр казинод очсон гэх хувилбар бүрэн ницагдсан юм. Энэ боломжийг үүсгэний дараа мөрдөгчид өөр нэг тамга руу анхаарлаа хандуулжээ. Тэр эмэгтэй өөрийн хүсэл дээр бүх амьдралаа орхиод зориудаар алга болсон байж болох вэ? Гэвч энэ таамагч удалгүй бодит байдал нийцэхгүй тодорхой болсон байна. Панлины орон сууцыг шалгах хавцад түүний сэпэнд их хэмжээний бэлэн мөнгө хിവэрэ байгааг цагдаа нар олжээ. Түүний ойр татны найз нөхөдч хэрвээ Панлин үнэхээр шинэ амьдрал эхлүүлэхээр зогтох гэж байсан бол ийм их мөнгийг орхиод явах ямар ч шалтгаан байхгүй гэдгийг нэгэн дуугаар хэлсэн байна. Энэ баримт нь түүнийг урьдчилан төлөвлөж алга болоогүйг маш тодорхой харуулж байжээ. Мөн түүний найзууд Панлин өдөр тутмын амьдралдаа өөрийн хуваар хаашаа явах гэж байгаагаа гэр бүл, найз нөхдөдөө заавал хэлдэг, холбоо тасардгүй юм байсан гэж баттай мэдүүлсэн байна. Хамгийн чухал баримт нь Панлин өөрийн хүсэлтээр алга болсон байх боломжгүйг харуулж байв. Учир нь тэр өдөр хийх ажил их байсан юм. Найзуудтайгаа орой оол идэх уулзалтаас гадна тэр гоо сайхны салаанд нүүр арчилгаа, үс янзлуулах цаг хүртэл урьдчилан захиалсан байв. Бүр цаарлаа дуудалгүй Австрали руу явах аяллаа төлөвлөж бэлтгэж эхэлсэн байжээ. Эдгээр бүх баримтыг нийлүүлж харахад Панлин гинэт бүхнийг орхиод явсан гэх ямар ч үндэслэл байгаагүй нь тодорхой болсон юм. 2011 оны 6 дугаар сарын 15-нд Панлин алга болсноос хойш бараг 2 сар өнгөрсөн ч мөрдөн шалгах ажиллагаанд дөрвтэй ахиц гараагүйвэр байхад хууль сахиулах байгууллагын хүрээнд нэг чухал шийдвэр гарчээ. Йорк мужийн цагдаагийн газрын хүү амны иргэн тасаг Панлины алга болсон хэргийг Пил мужийн цагдаагийн газраас албан ёсоор шилжүүлээ авч бүрэн хариуцах болсон байна. Энэ шилжилт нь мөрдөн шалгах ажиллагаанд нэгэн эргэлтийн цаг болсон төдийгүй уг хэрэг энгийн алга болсон хэрэг бус илүү ноцтой гэмт хэрэг байж болшгүй гэдгийг цагдаа нар дотроо аль хэдийн хардаж эхэлснийг хэлтгэж байв. Хэргийг шилжүүлээ авсан яг тэр өдөр Панлины нөхөр Вэжио цагдаагийн газрын төв байранд өөрийн биеэр ирж цагдаа нартай хамтран олон нийтийн хэвлэлийн байгууллага зохион байгуулжээ. Энэ хэвлэлийн урлагийн зорилго нь хэвлэл мэдээллийн хүчийг ашиглан хэргийн талаарх мэдээллийг аль болох өргөн үрээнд түгээж шин сэжүүр олж авахд оршиж байлаа. Олон хэвлэл телевизийн камерын өмнө орчуулагчийн төсөлмжтойгоор Вэжио ард иргэдэд хандав.
Эхнэрийнхэн талаар өчүүхэн ч гэсэн ямар нэгэн мэдээлэл сэжүүр мэдэж байгаа хүн байвал заавал цагдаад мэдэгдэж өгнө гэж хэлсэн байна. Сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр Вэжуа өөрсдийн гэр бүлийн амьдрал харилцааны талаар нэмж тайлбарлажээ. Тэрээр бизнесийн онцлогоос шалтгаалan эхнэртэйгээ удаан хугацаанд тусдаа амьдрах шаардлагатай болсон гэдгээ дахин дурдсан. Хоёулаа маш завгүй амьдралтай байсан тул 7 хоногт дунджаар нэг л удаа уулзах боломжтой байдаг байжээ. Эхнэртэйгээ хамгийн сүүлд хизээ холбоо байрсан талаар асуухад Вэжуа Панлийн алга болохоос ойролцоогоор 7 хоногийн өмнө түүнтэй ярьсан гэж хариулсан байна. Түүний хэлснээр тухайн яриа огтхон сэжигтэй зүйлгүй. Энгийн хэвийн яриа байсан гэн. Панлийн ямар нэг дарамт айдас санаа зовнил илэрхийлээгүй. Бас хэвийн бус зан авир огт ажиглагдаагүй гэжээ. Сэтгүүлчид Панлины казино орчинд байнга эргэлдэх байдал мөн мөнгө хөлдөг байсан тухай асуухад Вэжуа үнийг нуугаагүй бөгөөд эхнэртэй ийм амьдралын хэм маяг ямар эрсдэлтэй байж болохыг олон удаа анхааруулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн ч тэр эхнэрийнхэн зан чанарт итгэдгээ илэрхийлж Панлин бол маш нээлттэй, нийтэж ээлдэг, шулуун зантай, хүмүүстэй харилцахдаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг эмэгтэй байсан гэж тодорхойлжээ. Мөн энэ хэвлэлийн баг хурлын үеэр цагдаагийн байгууллагын төлөөлөгчид 2 сар орчим явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон чухал баримтуудыг олон нийтэд ил болгожээ. Тэд Вон хот дахь Панлины амьдарч байсан тансаг орон сууцнд маш нарийн нэгт шалгалт хийсэн бөгөөд орон сууцын дотор талд ямар ч зодон, тэмцэл болсон улмаар эвдэж орсон шинж тэмдэг огт илрээгүй гэж мэдэгдсэн байна. Мөн яран сандран эд зүйлсээ цуглуулж зугтсан мэд ямар ч шинж тэмдэг байгаагүй. Гэвч нэг анхаарал татсан зүйл нь Панлин гадагш гарахдаа байнга авч явдаг төрөвч, банкны карт, кредит карт зэрэг чухал хувийн эд зүйлс орон сууцнаас алга болсон байсан явдал байв. Үүнээс гадна Панлин алга болсноос хойших бараг 2 сарын хугацаанд түүний нэр дээрх ямар ч банкны данснаас нэг ч гүйлгээ хийгдээгүй. Ямар нэгэн зарлага бүртгэдэггүй байжээ. Түүний гар утас алга болсноос хойш огт ашиглагдаагүй. Хилээр нэвтэрсэн бүртгэлүүдийг шалгахад Панлин алга болсноос хойш Канада улсаас гарсан баримт огт илрээгүй. Эдгээр бүх мэдээллийг нэгтгэн дүгнэхэд мөрдөгчдийн хувьд нэг л аимшигтай дүгнэлт үлдсэн байна. Панлин бол санамсаргүй алга болсон эсвэл өөрийн хүсэлтээр зогссон хүн биш. Тэр ноцтой гэмт хэргийн золиос болсон байж болцшгүй гэж үзжээ. Иймээс цагдаа нар уг хэргийг аль бие осоор алга болсон хүний эргээс хүн амны хэрэг болгон ангилж илүү өндөр түвшний нөөц анхаарал хандуулан шалгаж эхэлсэн байна. Панлин учир бүтүүлгээр алга болсон тухай мэдээ удалгүй Хятадд амьдарч байсан түүний гэр бүлийнхэн төржээ. Энэ мэдээг сонсоод түүний гэр бүл айдас автсан байна. Панлины өндөр настай эцэг их нь охиндоо ихэд санаа зовж байсан ч нас, эрүүл мэндийн байдал, холын замын хүндрэл зэргээр шалтгаалan Канада руу шууд очих боломжгүй байжээ. Харин түүний дүү ах нь даруй онгоцны тэг захиалж аль болох хурдан Канада руу нисэн ирсэн байна. Канадад ирмэгцээ цагдаагийн байгууллагатай бичлэн уулзаж мөрдөн шалгах явцтай байнга холбоотой байж хэргийн талаар гарч буй бүхэл мэдээллийг ойроос авч байжээ. Гэвч гэр бүлийнхэн болон цагдаа нарын бүх хичээл зүтгэлийг үл харгалзан цаг хугацаа өдөр өдрөөр сар сараар өнгөрөхөд мөрдөн шалгах ажиллагаанд ахиц бараг гарсангүй. Ямар ч ашигтай мэдээлэл өгөх гэрч гарч ирсэнгүй. Панлич мөн адил орц сураггүй хэвээр байв. Дараагийн саруудад цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэн Панлины найз нөхөд танилын хүрээллийг дахин байцаажээ. Бүр түүнд мөнгө зээлж байсан мөрөдөд тоглогчдыг хүртэл дуудан мэдүүлэг авсан байна. Гэвч байцаагдсан хүмүүсийн хинэнч түүний алга бололтой холбоотой байж болзошгүй ямар нэгэн зөрчил маргааны талаар ирсэнгүй. Панлин хэн нэгэнтэй муудалцсан эсвэл амь насанд нь аюулж учрах үз маргаанд орсон гэх баримт огт илрээгүй юм. Ингэснээр хэрэг тодорхой сэжвэргүй болж мөрдөн шалгах ажиллагаа хажмаар мухардалд оржээ. Эхэндээ Панлины алга бололт орон нутгийн эвлэл мэдээллээр олонтоо гарч олонний анхаарлыг татаж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам мэдээлэл цөөрч сонирхол нь аажмаар буурсан байна. Цагдаа нар ч мөн адил ахиц дэвшил гараагүй гэдгээ мэдгцээр эцэст нь энэ хэрэг олон нийтийн анхаарлын төвөөс аажмаар гарч мартагдах шахжээ. Зөвхөн тайлагдаагүй хэрэгүүдэд дуртай цөөн хэдэн хүмүүс интернет дээр Панлины алга бололтын талаар үе үе ярилцаар байв. Гэвч 13 жилийн дараа түүний нөхөр Вэжуа аимшигтайгаар амиа алдсан явдал гарснаар Панлины нэр дахин олонний анхааралд орж ирсэн юм. Хэдийгээр хоёр хэрэг хоорондоо олон жилийн зайтай шинж чанарын хувьд өөр боловч олон интернет хэрэглэгч
энэ гэр бүлийн хувь заяаг дахин нэг эргэн харж эхэлжээ. Хоёр хэргийг хооронд нь холбож үзэх гэж оролцсон хүмүүс энэ бүхэн зүгээр нэг тохиолдол мөн үү гэсэн асуултыг дахин тавьж эхэлсэн байна. Интернетээр таалагдаагүй хэрэгүүдэд сонирхолтой хүмүүс Панлины алга бололтыг задлан шинжилж олон сэжигтэй бодож үзэх ёстой сэгүүдийг хөндөж эхэлжээ. Юуны өмнө олон хүнийг эргэлзүүлсэн нэг зүйл нь Вэжюга яагаад их нартайгаа тусдаа амьдарч байсан тухай тайлбар байв. Тэрээр ажлын шаардлагаас болж хоёр өөр хотод амьдрах хэрэгтэй болсон гэж тайлбарлаж байсан. Байршлыг нь шалгахад хоёр хот хоорондоо ердөө 35 минутын зайтай байсан нь илэрчээ. Тийм ойр байж 5 жил тусдаа амьдрах нь хүмүүсийн хувьд ойлгомжгүй санагдсан юм. Дараагийн сэжигтэй асуудал нь Панлины 14 настай хүүгийн хувь заяа байв. Ээж нь алга болсны дараа хүүг өөр дээрээ авахын оронд Вэжюга түүнийг өөр асран хамгаалагчид өгсөн нь хүмүүсийн анхаарлыг татсан. Үүнээс ч илүү сонин нь тэр хүүгийн дараагийн амьдрал, одоогийн байдал хаана байгаа талаар ямар ч ил тод мэдээлэл огт гарч ирээгүй явдал байв. Эдгээр баримтуудыг нэгтгэн харсан зарим хүмүүс Вэжюга эхнэрийнхээ алга бололттой холбоотой байж магадгүй гэсэн хардлагад хүрч эхэлжээ. Гэвч сэжиг зөвхөн түүн дээр төвлөрсөнгүй. Онлайнаар өөр нэгэн мэдээлэл гарч ирсэн нь хэргийг бүрч эйтртэй болгосон байна. Өөрийгөө Панлины танил гэж нэрлсэн нэгэн хэрэглэгч гаднаас харахад түүний амьдрал тансаг, баян чинэлэг мэт боловч үнэн эрэхтэй тэр хэмжээний өрөнд орсон байсан гэж бичжээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Панлины алга бололтын шалтгаан сэдлийг өөр өнцгөөс харах боломж нэгдэнэ. 2024 он Вэжюгаг буудан хөнөөсөн этгээдүүд өнөө хүртэл баригдаагүй хэвээр байгаа. Мөн Панлин 10 гаруй жилийн турш хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа. Энэ нөхцөл байдал нь олон таамаг онолыг улам дэврэгжээ. Зарим таамагаар энэ хэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй. Өөр таамагаар бол Панлины мөнгө зээлдүүлдэг байсан үйл ажиллагаанаас үүдэлтэй байж магадгүй гэж үзэж байна. Гэвч эдгээр бүх тайлбар таамаглал одоогийн байдлаар цэвэр таамаг хэвээр бөгөөд тэдгээрийг батлах бодит шууд натлах баримт огт байхгүй юм. Олон жилийн турш хуримтлагдсан нууц, цуврахал, зөрчилтэй онолуудын дунд одоогоор баттай хэлж болох ганц зүйл нь 2011 онд Панлинд яг юу тохиолдсон бэ? 2024 онд Вэжюга яагаад амиа алдсан бэ гэдэг асуултууд одоо хүртэл хариугүй хэвээр байна. Энэ хос олон жилийн турш яг юу тулсан, ямар асуудал оролцсон, эцэст нь хэн нэмэгнэл хөв заяанд хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг асуултуудын хариу магадгүй цаашид шинэ баримт, үнэн ил гарахыг л хүлээхээс өөр аргагүй бизээ. Тэгвэл та өнөөдрийн энэ хэргийн талаар юу гэж бодож байна вэ? Доорх сэтгэл хэсэгт санал бодлоо бичээрэй.